Сайн бацхан ирэх хүмүүс шүү дээ. Өнөөдөр амралтын өдөр, амралтынхаа өдрийг аяж ухтаа сайхан өнгөрүүлж байна. Үзэж та бүхний амралтыг улам хөгжөөнтэй, цэнгэнтэй болохоор TV2 телевиз гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгээ үзүүлдэг билээ. Тэгэхээр манай гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлэг маань дэлхийн 62 оронд, манай Монгол улсын хувьд 63 дахь орнд болсон байгаа. 63 оронд албан ёсны эрхтэйгээр 40 жилийн туршид үзэгчдийг байлдан дагуулж байгаа ийм шоу нэвтрүүлэг багмаа. Тэгэхээр Английн Fremantle Media компани албан ёсны оюуны өмчийн эрхтэй гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийг TV2 телевиз үзэгч та бүхэндээ үзүүлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр манай нэвтрүүлгийн нэг удаагийн дугаарт ялагч болсон тохиолдолд 1 сая төгрөгийн шагналын эзэн болох юм. Харин 5 удаа дараалан ялагч болсон тохиолдолд 10 сая төгрөгийн шагналын эзэн болох юм аа. За ингээд манай нэвтрүүлэгт оролцохоор маш олон гэр бүл, найз нөхөд хамт олноороо бидэнд захидал илгээж, за мөн мессеж бичиж, Facebook хаягаар минь хандаж, телевизийн байранд маань ирж оролцох хүсэлтээ илэрхийлдэг. Тэгэхээр энэ олон үзэгчдээс бид өнөөдөр 2 багийг сонгон авч тулалдахад бэлэн болсон байгаа. За ингээд өнөөдрийн тулдаанд хүрэлцэн ирсэн багуудаа танилцуулъя. За сайн байна уу? Олон хүүгийн баг. За танай багийг тайзнанд урьж байна. За шижгэлсэн сайхан залуучууд хүрэлцэн ирсэн байна. Та бүхнийг хараад минь сэтгэл маш их баяртай байна. Үнэхээр өнгөтэй, жавхаатай, цог золбоотой сайхан харагдаж байна. За ингээд багийн ахлагч олон хүүтэй танилцъя. За сайн байна уу. Намайг ахлагцлагч олон хүү гэдэг. Зэвсэгтгчний 284-д ангид бүлгийн дарга тушаалтай. Тэгэд энэ тэмцээнд одоо тулдахаар ирлээ те. Тулдахаар ирсэн байна. За бүлгийн даргуудад яг харахгүй асал багийн ахлагч болдгол юм байна те. Тэгэхээр таны нэр бол их содон нэр нь олон хүү. За би их олон үзэгчтэй ярилцчихсэн, ярилцлаганч нэвтрүүлэг хийжсэн, хөгжөөн зингээд нэвтрүүлэг хийж байна. Их өвөрмөц нэр байна. Энэ нэрийнхаа тухай хоёлаа ярилцъя. За миний нэр олон хүү их цөөхөн байдаг баг. Тийм тийм. Тэгтээ ер нь байд юм билээ. Яг нь намайг анх нэр өгөхөд олон баяр гэж байсан ингээд гарч ирсэн гэдэг юм лээ. Тэгээ олон юмар яах ингээ ахаас уулсан ч олон хүү гэж гарч ирсэн. Тийм үү. Яа. Олон юмар тэгээд олон хүү гэдэг нэр авсан. Энэ зөв өвөрмөц сайхан нэр байна. За багийн 2 дахь гишүүн Мөнхцээтэй танилцъя. Намаа Мөнхцээ гэдэг Ахмад Цолтой. Зэвсэг хүчний 284 дээр ингээ зураг зүйн инженер хийдэг. Хэдэн жилийн албыг хааж байна? Одоо 8 дахь жилдээ алба хааж байна. 8 жилийн дараа Ахмад Цолтой. Ер нь хэдэн жил ер нь зүтгэжээж одоо хамгийн анхны цолоо хэдэн жилийн дараа ер нь авт юм бол? За би энгийнээс офицер орон тоон дээр анх 11 онд ажилд орж исэн. Тэгээд офицерын курст суугаад дислекц цол авч ирсэн 11 онд. Ямар мэргэжилтэй? Би газрын кадастр инженер мэргэжилтэй. Одоо энэ ангидаа болохоор зураг зүйн инженер хийдэг. Мэргэжлээрээ тий. Яа, зураг зүйн инженер ажил хийдэг Ахмад Цолтой Мөнхцээтэйгээ би танилцсан. За ингээд 3 дахь тоглогч Батцуур. Сайн байна уу? Миний би ахлах цэцлэгч Батцуур. Зэвсэгчний 284 дээр ингээд радио холбооны инженер мэргэжилтэй. Одоогоор би зэвсэгчинд 2011 оноос хойш 7 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь зэвсэгт хүчнийхэн за цэргийн албан хаагчид их сайхан хамт олон байдаг те. Би бас их олон энэ цэргийн хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Хөлийн цэргийн удирдах газрын одоо хамт олонтой бас нэлээ бас хамтарч ажиллаж байсан. Их сайхан хамт олон байдаг штэ те. Хамт олонныхоо тухай ярихгүй. Тэглгүй яах вэ? Манай хамт олон бол үнэхээр сайхан хамт олон. Бид нэр хөдөө гадаа, дарахтаа дарж, халууцтаа халууцж, зовлон жаргалаа бүгдийг хамтдаа хуваалцдаг. Учраас миний гэр бүлээс ялгаагүй миний хамт олон юм аа. Тийм штэ. Тэгээ тийм учраас гэр бүлийн тулаан гэдэг нэвтрүүлэгт хамт олон гэдэг бол гэр бүл юм аа гэж ингэж хамт олноороо оролцдог ийм учиртай байдаг. За ингээд дөрөвт хүнтэй танилцъя. Сайн байна уу? Намайг Булган гэдэг Ахмад Цолтой. Тусаа ингээд мэдээлэл технологийн инженерээр ажилладаг. 8 дахь жилдээ ажиллаж байна. За, ерөнхийдөө дандаа нөх олон жилийн туршлагатай ийм албан хаагчтай илгээсэн байна. За, ингээд Төмөлзөтэй танилцъя. Төмөлзө гэдэг зэвсэгтгчний 284 дээр ингээд холбооны инженерээр ажилладаг байгаа. Хэчнэн жил ажиллаж байна? Одоо 10 дахь жилдээ орж ажиллаж байна. Холбооны инженер мэргэжлийн онцлог юу ах вэ? За, ер нь бол холбоочд алдах их ерөөсөө байхгүй. Тийм л онцлогтой. За алдах хэрэггүй юм чинь бас хожигдох хэрэг байхгүй гэж би бодож байна. За ингээд танаа баг урайтай юу? За үрээгийн сонсъё. 1 2 3 Итгэлийг зүтгэлээр. Юу гэж? За дахиад явъя. Зүтг, итгэлийг зүтгэлээр. Йоо. За зүтг, итгэлийн зүтгэлээр. За зүтг, итгэлийг зүтгэлээр. Игор баяр хүргэе.
За, бас нэг өрөөд шижигсэн залуучуудын эсрэг манай гихтээ бас мундаг баг шүү дээ. Манай Энхбаатарын багт баяр хүргэе. 2 удаа ялагч болсон 3 тоглолтын дээр ирсэн байгаа. Үнэхээр бас манай хамгийн шилдэг баг байгаа. За, сая юу гэж хэлж вэ? Зүтг, итгэлийг зүтгэлээр гэсэн багийн эсрэг Энхбаатарын багийн ураг сонсъё. Чадвал ялна штэ. Хаах те. Чадвал ялна штэ. За ингээд бас манай нэвтрүүлэгтээ дөнгөж холбогдсон үзэгчд байгаа бах танилццгаая. Энхбаатар багийн ахлагч. За намайг Баянсангийн Энхбаатар гэдэг. Би 2000-аас 2011 орнд Герман улсад машин баа мехатроник мэргэжээс суралцж яваад ирсэн. Тэгээд одоо ирснээсээ хойш 2011-ээс 2017 онд Монголын алт компанид хөдөө уурхай дээр 7 жил ажиллалаа. Тэгээд одоо бол яг хуваарь хөдөлмөр эрхэлж байна. Тэгээд энэ нэвтрүүлэгт өргөдөж оролцсондоо их баяртай байна. За ингээд дүүнэртэйгээ ирсэн үү? Тийм дүүнэртэйгээ ирсэн. Дүүнэрээ танилцуулъя. Манай дүү Солонгоо. Аха. Гамболд манай хүргэн, Их цая манай наагц дүү, Бата одоо манай үеэл ах. За ингээд гэр бүлээрээ хүрэлцэн ирсэн баг маань хамт олноороо оролцож байгаа. Олон хүүгийн багийн эсрэг тултахад бэлнэ үү? Билээ. За ингээд тулаанаа хэлцгээе. Эрхэм үзэгчдээ өнөөдөр амралтын өдөр. Үзэгч та бүхэн амралтынхаа өдрийг 5 дахь сайхан өнгөрүүлж байна. Таны амралтын өдрийг улам хөгжилтэй болохоор TV2 телевиз гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгээ хүргэдэг лээ. Энэ шоу нэвтрүүлгийг Английн Fremantle Media компани оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр манай телевиз үзэгч та бүхэндээ хүргэж байгаа лээ. За ингээд тулааны 1-р үе эхэлж байна. Тавтай морилно. За ингээд 1-р үеийн дүрмийг найруулагч дэлгэцэн дөгн анхаарлаа хандуулно. Хөтлөгч 1-р үеийн асуулт асууж дуусмагц авхаал самбаатай аль нэг оролцогч ширээн дээр байрлах товчлуурыг төрүүлж дарна. Асуултад хамгийн өндөр оноотой хариултыг өгсөн тоглогч багтаа үргэлжлүүлэн тоглох эрхийг авчирна. Хэрвээ оролцогч хамгийн өндөр оноотой хариултыг өгч чадаагүй, буруу хариулсан, ямар ч хариулт өгөөгүй тохиолдолд X авах болно. Харин эсрэг тоглогч өөрийн хариултыг өгөх боломжтой болох юм. Энэ үед авсан X багийн хариултанд нөлөөлөхгүй. Ингэсний дараа аль өндөр оноотой хариулт өгсөн оролцогч тоглоомыг өөрийн багтаа авчирна. Хэрвээ тус баг нь авах ёстой зөв хариултуудыг бүгдийг нь авч чадалгүй 3X авсан тохиолдолд эсрэг багийнхан оноо булаах тоглолтод орж 5 дугаартай оролцогчоос эхлэн тус бүр 1 хариултыг өгнө. Эдгээр хариултаас багийн ахлагч хамгийн шилдэг гэсэн хариултаа өгч зөв хариулсан тохиолдолд 1-р үеийн ялагч болох юм. Харин буруу хариулт өгсөн болон хугацаанд хариулж чадаагүй тохиолдолд ялалт эхний баг руу шилжнэ. 5 дугаар үе хүртэл яг ийм дүрмээр тоглолт үргэлжлэнэ. Харин онооны хувьд 3-4 дугаар үеийн оноо 2-оор үржигдэх бол 5 дугаар үеийн оноо 3-аар үржигдэнэ. 2 баг нийтдээ 5 үе тоглосны дараа хамгийн их оноотой баг шувтаргын тоглолтод орох эрхээ авах юм. За ингээд 1-р үед багийн ахлагч нарыг тулааны голд урьж байна. Амжилт хүсье. За ингээд 1-р үед би та хоёроос асуулт асууна. Энэ асуултыг мөн урьдчлан 100 үзэгчдээс асууж хариултыг багцлсан байгаа. 1-р үеийн асуултанд 6 шилдэг хариултыг авах болно. Билнэ үү? Билээ. За товчлуур дээр хамгийн их дарсан тоглогч хариулах хэрэг олж авах юм аа. За асуулт. Б үсгээр ихэлсэн амтанг нэрлэнэ үү? За олон хөө даржтыг сонсъё. Б үсгээр буг ихэлсэн байна. За гэхдээ бидний өршлөн асуусан 100 үзэгчээс буг гэсэн хариултыг өгсөн үү? Дэлгэцэн тарыг. Байна. 20 үзэгч хариулсан байна. За гэхдээ энэ бол хамгийн шилдэг хариулт биш учраас Энхбаатар хариулах боломжтой боллоо. Б үсгээр ихэлсэн амтан. Бавгай. Бага. Гэхдээ 100 үзэгч маань хэдэн ингэж хариулсан бол? За энэ бол хамгийн шилдэг хариулт байлаа. Баяр хүргэе. За ингээд танаа багт тоглоом үргэлжлэн очиж байна. За үнэхээр азтай баг шүү. Багийн ахлагч нь гараад тоглоомыг эргүүлчихдэг те. За Солонгоо. За Б үсгээр ихэлсэн амтанг нэрлэнөө 2 цонх онгойлсон байгаа. Бидэнд 4 цонх онгойлох хэрэгтэй байна. 2 дахь тоглогч Солонгыг сонсъё. Бар. За ингэ сонсъё. Харъя дэлгэцэнд анхаарлаа хандуулно. Бар. Байна. Баяр хүргэе. Гамболд өстой мөн баяр те. Гамболд бол их хөвгчлөлтэй штэ. Гамболд ер нь телевизийн юм шоунд орж ирсэн үү? Үгүй ордно. Анх удаага орж байгаа гэд маш хөвгчлөлтэй. Үнэхээр бас манай шоуг бас чимдэг ийм оролцогчийн нэг байгаа. Би Гамболдтай тоглох их дуртай. Гамболдын хариултад би их дуртай.
За ингээд хоёр тоглоом тоглосон учраас бид бол бие бинийгээ сайн мэдж байгаа тий. За тэгэхээр бэ үсгээр ихэлсэн ямар амтан байдаг вэ гам бол доо? Болжмор. Болжмор. За болжмор харъя. За нэлийн ирж хүчтэй явж байгаа чинь хоёр цаг хонгоход л ер нь бол бата болондоо л хэцэн сосч те. Энэ манайх бол явчих юм байна гэдэг. Батагийн харцмаар зүйлүүд эвгүй л байна. За их заяа. Ботго. За би өсгөр хэлсэн ботго. Бана ботго. За 100 үзэгчээ ерөнхийдөө бас мэдрэгддэг болсон юм шүү танаа багч. Энэ 3 тоглолт болоод эхлээд бол нэлээд бодолдог байсан. Одоо бол 100 үзэгчээ хариулсан байх магадaltaй хариултуудыг бас онж хэлээд шүү. Төршлөгдөж шүү. За бата. Бүжин. За бүжин. Бүжин онгоох нь харъя. За эхний амжилтгүй хариулт байлаа. Гэхдээ боломж байгаа. Инхатер бэ өсгөр хэлсэн амтныг нэрлэнэ үү? Бүхэн. За харъя. Бүхэн гэдэг амтан нэрлэж үү? За олон хүүгийн баг хоорондоо ярилцж иж болно. Эднийх одоо дахиад нэг амжилтгүй хариулт хэлэх юм бол хамгийн сүүлийн цонхыг хааж танаа баг ялгчулах боломж байна. За гэхдээ эднийх бас баярлах болоог байгаа тий. Гам болдол зөвөн штэ. Ингээд инээж байгаа яг хариултыг хэлдэг байхгүй тий. Би бол гам болцоо тоглож сурсан. За бэ үсгэр гэсэн ямар амтан байдаг вэ гам болдоо? Солонгоо хэлэх юм байна тий. За уучлаарай солонгоо. Булга. За булга. За хамгийн сүүлийн цонх онгоох уу, онгоохгүй юу? Харъя бидний өөрчлөн асуусан 100 үзэгчээс булга гэсэн хариултыг хэлж үү. За харамсалтай байна. За ингээ 3 оновчгүй хариулт хэлсэн учраас тоглоомын дүрм ясаар хамгийн сүүлийн оновчтой хариултыг хэлж онгорхой байгаа нэг цонхыг хаах боломж олон хүүгийн багт олдчиод байна. За ингээ 5 дахь тоглогчаас хариултыг авъя. Бэ үсгээр хэлсэн ямар амтан байдаг вэ хүмүүлзээ? Бух байж магадгүй гэж бодож байна. За. Бөөди заран сүлзүү. За. Бөөди. За. Ацөр. Булга хэлсэн тий. Тэгэхээр юу бамбар юм болов? За бамбар. За мөхцөө. За хариулт байхгүй. Цаг дууссан байна. За ингээд хамгийн сүүлийн хариултыг багийн ахлагч олон хүү хэлнэ. Яагаад багийн ахлагч маш чухал байдаг вэ гэдэг дээр одоо та бүхэн харж байгаа бах. Шийдвэрлэх үед зөв хариултыг хэлж багтаа ялалтыг авчирдаг хүн бол багийн ахлагч байдаг юм аа. За ингээд олон хүү сонсъё. Бэвсгэр хэлсэн юм байна. Яа, эйгүү хариулт шүү дээ. Батган. Багийн ахлагч бол бас зөвүүн те. Тийм учраас багийн ахлагч байдаг те. Юу гэж бодож байна? Дэмжиж гин үү? За баг нь дэмжиж гин. Гэхдээ бидэнд байгаа нэг онгорхой цонх батхан гэдэг үгэн дээр нэгдэх үү? Харъя. Нэгдэш. Харамсалтай байна. Батхан. Тэрээ сонсож хийлээ. За ер нь жоохон буруудаа явчих шиг боллоо тий. Гайгүй андуурсан тий. За тэгтээ нэг цонх онгорхой байгаа. Энэ цонхыг нэхүү ингээд цааш нь өргөжлөх үү? Нэмэр нөө. Нээж гэсэн тий. Үзэх маш сонирхолтой. За ингээд цонхыг нээж өгнө үү? Бүргэд. За энэ бол яа харахгүй. Ихэд одоо олон хүмүүс 100 үзэгч хариулж байгаа юм чи их түгээмэл хариулт байх нь тий. За ингээд нэгдүгээр багт ялагч болсон Инхбаатарын багт баяр хүргэе. За ингээд 2 дугаар үедээ тавтаа морилно. 2 дахь тоглогчийг тулааны гол урьж байна. Сайн байна уу? За хоёр сайхан бүсгэн минь гараад ирлээ. Асуултыг хараад та хоёрыг хараад би бас их баярлж байна. Асуулт та хоёртай маш гоё дүүцхээр ийм үе ихэлсэн байна. Аргагүй 2 дугаар үеийн тоглогчд байна. За ингээд би 100 үзэгчээс асууж хариултыг нь багцлсан асуултаа тавихад бэлэн байгаа. Хамгийн олон үзэгчийн хариулсан байх магадлалтай хариултыг хэлж тоглогддог ийм тоглоом байгаа. За ингээд товчлуур дээр хамгийн түрүүс дарсан хүн асуултанд хариулах эрхээ олж авах юм аа. Бэлэн үү? Бэлэн. За асуултаа асуулаа. Хайрын дунд хамгийн их дурддагддаг биеийн хэсгийг нэрлэнэ үү? Зүрх заяа. Зүрх. За хайрын дунд
Зүрхгүй хайрын дуу гэж юу аах вэ те? Хайрыг бол зүрхээрээ мэдэрнэ. Тийм учраас зүрх бол хайрын дунд хамгийн их дуулагддаг зүйлээ. За ингээд дэлгэцэнд анхаарлаа хандуулна уу? Танаа хамгийн шилдэг хариултаа. За ингээд тоглоом танаа баг руу явж байна. Зүрх. За Батцуур. Ер нь хайрын дуу мэдхүү? Мэдэн шүү дээ те? Дуулж ирсэн үү? Үгүй ер нь дуулдаг. Хүнд дуулж өгсөн үү? Үгүй. Үгөөгүй одоо хүртлөө. Одоо хүртлөө. Сэмхэн дуулцдаг байхгүй. Ханууцар дуулцдаг юм уу те? За бас харахгүй хайр дурлал гэдэг бол бас хүний сэтгэлийн асуудал байдаг учраас тэр болгон дэлгээд байдаггүй байх. Гэхдээ бол сэмхэн нууцаар хүнд дуулаад өгчихсөн учраас Батсуур хайрын дунд хамгийн их дурддагддаг биеийн хэсгийг бол хэлжил таараа. Би тэгж бодож байна. За ингээ хариултыг сонсъё. Нүд. Яа. Нүд хүмсгий чин харъя л да гэж бас хайрын дуу үздэг үгүй лөө? Мөн байл яах вэ? Ваа тийм. За ингээд хайрын дунд нүд бол хамгийн ихээр дуулагддаг гэж байна. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж хариулсан уу? Харъя. Нүд. Бана баяр хүргэе. Яа. Нүд зүрх гэж чухал эсвүүд нь яваад өглөө. Ерөнхийдөө бас асуудал бас хэцүү болж эхэлж байна те. За. 4 дахь тоглогч хариулна. Хайрын дунд хамгийн их дурддагддаг биеийн хэсгийг нэрлэнэ үү? Уруул. За, уруул бол дурддагнаа. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж хариулсан уу? Харъя. Бас эмгтээчүүд бол яг оноод хэлээд байна шүү те. Ярахгүй зөндөө олон хайрын дуу сонссон баха те. Хүнд дуулж өгчээсэн л байх ш таараа те. За энэ бол гэхдээ түрүүн Батсуур хэлсэн хоёр хүний асуудал нууц гэж хэлсэн учраас би бол одоо асуухгүй. За Төмүүлзээ асуучих уу? За Төмүүлзээ хэлнэ гэхдээ хайрын дуу дуулж өгсөн л байж таараа те. Өөрөө дуулж өгсөн байх хэвээр хүн дуулж өгсөн байх ёстой. Тийм учраас мэднэ гэж бодож байна. За Төмүүлзээгийн хариултыг сонсъё. Хайрын дунд хамгийн их дурддагддаг биений хэсэг. Нүүр царай юм болов? За, аль нь нүүр царай. За нүүр царай. За нүүр царай гэсэн хариултыг авлаа найруулагчаа. Бидний урьдчилан асуусан 100 үзэгч хайрын дунд нүүр царай их дуулагддаг гэж хариулсан байна уу? Бидэнд хэлээд өгөөч. За, тэгж хариулаагүй ахын. Бидэнд одоо 2 цан хонгорхоо байна. За олон хүү. Хайрын дуу бол мэдэн л бидтэй. Хуруу. Сүмгэн цагаан хуруу. Оо тийм сүмгэн цагаан. Долоовор хуруунда зүүнний сорвтой. Долоовор хуруунда юуны сорвтой тий. Сүмгэн цагаан хуруугаараа гэлээд шүү дээ тий. За хуруугаар. Хуруу. За хуруу бол хайрын дунд их дурддагддаг гэж хэлж шүү. Тэгвэл 100 үзэгч маань ингэж хариулсан болов харъя. Хуруу. Ямар сони юм бэ? Ч одоо ийм дуу байсаар байтал хариулахгүй тий. Яагаад тэгээд ийм дуу ээж идэх юм болоо тий. За ингээд Инхбаатарын баг эдний 2 амжилттай хариулт өгсөн учраас хоорондоо харилцаж болно. Гэхдээ мөнх заяад хариулт ирж байна. Хуруугаар уул нь бол дуунд байгаад тах шинэ. Уул нь яг дуугаар нь яг үзүүлэн дээр нь хэллээ шүү дээ уул нь тий. Танаа баг бол хай гараас ч атахыг гээл сүмбэн цагаан уруу гэж бүр дуулж үзүүлээ гэтэл тэр хариулт байсангүй. Дуу мэддгүй нөхдөл энэ 100 доллар өчр байгаа шүү те. За ингээ хайрын дунд хамгийн их дурддагддаг биений хэсэг юу байдаг вэ? 200 хонгорхоо байгаа шүү те. За мөнх заяа. Өгцөг. Өгцөгсөн дөө байна уу? Өгцөгсөн дөө байна уу? Өөр юм өстө орж ирдэг. Орчихгүй нөө. Өгцөг. Би хөмсөг байсан юм болоо. Хөмсөг ээж бас болох юм байна шүү. За одоо яг би бас найруулагч хэлж байна. Ер нь тоглоомын дөрмөр яваараа л гэж тэр өгцөг гэдэгсэн. Гэхдээ бас хариулт нь биш юм шиг мөн юм шиг яриадсэн. Хөмсөг гэсэн хариултыг авч байна. Хөмсөг гэсэн хариултаа би. Хайрын дунд бол нүүрний эсгүүд бас ороод яваад шүү те. Уруул орчлаа. За хөмсөг бол бас байна гэж байна. Хөмсгөр нь бас дурладаг гэж байна. А гэхдээ бидний аварчлан асуусан 100 үзэгчээс хайрын дунд маш их дурддагддаг зүйл хөмсөг гэж хэлсэн болов харъя. Хөмсөг. Үй бааштай. Ой. Яа, хариуг алдчих төглөө те. Хариуг тавиад тавьчих төглөө. Гэхдээ
Аз таарлаа. За ингээд одоо бидэнд нэг цонх онгорхой байгаа. Энэ цонхыг хаач чадвал танай баг 2 дугаар үеийн ялагч болох боломж байна. За Батцуур энэ их хариуцлагатай үе ирж байна. Хайрын дунд хамгийн их дурддагдаг биеийн хэсгийг нэрлэнэ. Чихээрээ дурладаг шүү дээ бас тий. Энэ чихэн чин дурлаа шивнэ юм гэдэг. Дурлаа шивнэ. Тий сонсохгүй бол хүн яаж дурлах вэ? Тэгээд ер нь чихээр нь чихэнд нь юм ийм шүү. Уянгалуулаа сонсох шүү дээ. Сонсох шүү дээ тий. Шивнээ яриа. Дуу гэсэн өөрөө хүн сонсохын тулд гардаг учраас чихэл байж таараа. Тий. Ер нь гэхдээ чихний тухайд байд юм аа. Чихэн чин шивнэ юм нэгээл байдаг хаас. Хайраа би шивнэлээ өдр гэдэг. Яг үнэ хайраа би шивнэлээ. Чихэн чин шивнэ гэ ерөнхийдөө бол чихээр дурладаг ч гэж ярьдаг те. За хайрын дунд бол чих гэдэг эргэтэн бол их дурддагдаг гэж хэлж шүү Батцуур. А гэхдээ нөгөө 100 үзэгч маань тэгж хэлсэн болов харъя чих. Эдгээр дандаа сонсохгүй дурддаг. Ямар сонио хүмүүс вэ те. За ингээд бас л Аз гэдэг нь бол инхатрийн багт шаваах гал шүү. За Батагаас эхлэе. Хайрын дунд хамгийн их дурддагдаг бие хэсэг. Үс. Үсээр нь дурлаад байна уу те? Тийм. Батагийн үед ер нь дурлаж яхад ер нь их дуунд ихтэй хайрын дуунд хамгийн их дурддагдаг юу үс юм уу те? Тийм үү те? За их заяа харц гэхээр нүдэнд орчих уу? Бие хэсэг. Бэлхүүс. За бэлхүүсээр нь дурлнаа л гин шүү. За Гамбалд юугаар нь дурлт юм бол хайрын дуунд хамгийн их дурддагдаг биеийн хацар гэж хэлж байна. Хацар, биеийн хэсэг хацар. За солонгоо. Нэг гин цанхал онгойлох гад л байна да тий. Гин болол гэж бодчих. За биеийн хэсэг. За ингээд хайр дурлалд их л одоо туршлагатай байрыг хүн багийн ахлагчаар томилогдсон байна. Багийн ахлагчийн одоо маш хариуцлагатай үе бол ийм үе дээр ирдэг. Энэ олон сайхан хариултуудаас нэг шилдэг хариултыг хэлэндээ Баатраа. Хайрын дунд хамгийн их дурддагдаг биеийн хэсэг. Үс. За үс гэсэн хариултыг авъя. Энэ цонх хаагдах нь уу? Найруулагчаа. Бай шүү. За баяр хүргэе. За ингээд 2 дугаар үед ялагч болсон. Инхатрийн багт баяр хүргэе. Манай нэвтрүүлгийг тоглон суун үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Англи Fremantle Media компани албан ёсны эрхтэй гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийн 3 дугаар үед тавтаа морилно. Хоёр багийнхаа 3 дахь тоглогчийг тулааны голд өрж байна. За тултгал бэлнэ үү? Билээ. За Батцуур Гамболдын эсрэг тултахаар гарч ирсэн байна. За ингээ 3 дугаар үе бол мэдээж манай нэвтрүүлгийн хамгийн хариуцлагатай үе 3 дугаар үед тоглоом авсан оноо маань 2 дахин үржигдэж тоглогдно. За ингээд 100 үзэгчээс асууж хариултыг нь багцсан асуултаа тавихад би бэлэн боллоо. Та хоёр бэлнэ үү? За дохион дээр хамгийн түрүүлж гар хүрсэн тоглогч хариулт хэлэх эрхээ авах юм аа. За ингээд 5 шилдэг хариултыг авна. Асуулт: албан өрөөндөө өлөгдөг зүйлийг нэрлэе. Олон хөө? Батцуур. Батцуур. Албан өрөөндөө өлөгдөг зүйл зураг. Албан өрөөндөө зураг өлөгдөг. За харъя. Зураг. Хамгийн шилдэг хариултаа баяр хүргэе. За ингээд тоглоом олон хүүгийн баг шилжиж байна. За манайхаа амжилт. За манайхаа амжилт гэж шүү. 2 удаа дараалан ялагдсан байгаа. Гэхдээ 3 дугаар үеэс тоглоомын авсан оноо маань 2 дахин үржигдэх учраас тоглох боломж, ялах боломж танай багт байж байгаа. За ингээд албан өрөөндөө өлөгдөг зүйлийг нэрлэнэ. Цаг өлөгдөг. За гэхдээ бидний өөрчлөн асуусан 100 үзэгчээс цаг гэж хэдэн үзэгч хариулсан бол харъя. Баяр хүргэе. За одоо бол нэлээд сандрахгүй ерөнхийдөө бас бодож байгаад хэлээд бас 100 үзэгчийн хэлсэн байх магадaltaй хариултыг хэлж гин шүү. Туршлагажж байна. За Төмөлзээ. Албан өрөөндөө өлөгдөг зүйлийг нэрлэнэ. Хуанли өлөгдөв юм болов? Хуанли. За Хуанли өлгөлгүй яах вэ? Гэхдээ 100 үзэгч ингэж хариулсан болов уу? Баяр хүргэе. За ингээд
3 дугаар үед 5 цонх онгоох ёстой. Одоогийн байдлаар 3 цонх онгойтсон байна. 2 цонх онгойлгочих юм бол 3 дугаар үеийн ялагч болж авсан оноогоо 2-оор үржүүлнэ гэсэн үг. За олон хөө багийн ахлагч албан өрөөндөө өлөгдөг зүйлийг нэрлэнэ үү? 100 хүнээс асууж хариултыг би багталсан байгаа. Хувцсны үлгүр. Хувцсны үлгүр өлөгчдөг тий. За өлөгдөг. Хувцсны үлгүр. Мана хувцс. За ерөнхийдөө их хэрж үжтэй шүү те. Одоо ерөнхийдөө нэг нар цэлмэл явчихж байгаа юмсан. Түрүүний жоохон доошо бөхийдсэн байсан те. Одоо бол мөгцөөг харахад ерөнхийдөө хонжих ерөөсөө бохид юм нөөрөнд харагдаад байна шүү дээ. Ер нь явнаа бид ялын шүүл гэсэн их хэрч үж харагдаж байна. За ингээд нэг хариулт үлдсэн байж ээдэг. Албан өрөөндөө өлөгдөг зүйлийг нэрлэнэ үү мөгцөө? Тол. Яг үнэн тол. Гэхдээ би бас ингэж хариулах байсан. Тол гэж би хариулах байсан. Гэхдээ 100 үзэгч ингэж хариулсан болов уу? Харъя, тол. Оо, яна. Яс харамсалтай байна те. За гэхдээ тоглох боломж цаашаа үргэлж байна. Батцуур албан өрөөндөө өлөгдөг зүйл нэгэн цонх онгорхой байна одоо. Тэрийг хаажхал юм бол 3 дугаар үеийн ялагч боллоо штэ. За одоо нэг дурсгалын зүйлс юм болов өргөмжлөл одоо тухайн өрөөндөө тий албаныхаа лого өргөмжлөл дурсгал. Одоогор бол ерөнхийдөө түгээмэл хариултууд зураг, хувцас, календар, цаг гэд түгээмэл хариултууд гарцсан байж идэг тий. За тэгэхээр өөрөө бол Батцуур бол өргөмжлөл гэж хариулж байна тийм үү? Баярын бичиг юм уу? Баярын бичиг дурсгалын хариултаа буцаач болох уу? Болохгүй. Өргөмжлөл Батцуур хариуллаа. Олонхөө хариулах болоогүй байна. За 2 оновчгүй хариулт байна. Инхотрийн баг ярилцчихэж болно шүү. Эднийхэрийг бас ялах гээд байна да. За 4 дахь тоглогч албан өрөөндөө өлөгдөг зүйлийг булган хариулна надад. Хөшиг гэж бодож. Хөшиг. Албан өрөөндөө хөшиг өлөгдгөө гэж хариуллаа. Гэхдээ 100 үзэгч ингэж хариулсан уу? Харъя. За харамсалтай байна. За ингээд нэг цонх онгорхой байж байдаг. За Инхотрийн багт бол боломж байсан хоорондоо ярилцсан байх гэж бодож байна. Ерөнхийдөө түгээмэл хариултуудыг олон хүүгийн баг хэлжлээ. Нэг цонх онгойлгох юм бол 3 дугаар үеийн ялагч болох боломжтой. 3 дугаар үед бол авсан оноо 2-оор үржигдэнэ. За Бата. Газрын зураг. Газрын зураг. Авжуур. Авжуур. Амбал. Гүшиг юм болов. Гүшиг. За Солонгоо. Цом. За ингээ багийн ахлагч шилдэг хариултыг хэлнэ. Нэг цонх онгорхой байгаа. Нилээд хэдэн сайн хариултыг танаа багийн гишүүд хэллээ. Гэхдээ багийн ахлагч аль хариултыг нь сонгож хэлэх бол энэ бол маш хариуцлагатай үе байдаг. За албан өрөөндөө өлөгдөг зүйлийг нэрлэнэ үү? Хөшиг. Хөшиг. За хөшиг гэсэн хариултыг авлаа. Нэг цонх хаах тухайд хариулагчаа дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. За харамсалтай байна. За ингээд 3 дугаар үеийн ялагч олон хүүгийн баг боллоо. Баяр хүргэе. За ингээд нэг цонх онгорхой байгаа. Энийг шууд ингээ явуулчих уу онгойлох уу? Онгойлмоор байна уу? Онгойлгоо. Найруулагч онгойлох уу яах вэ? Соён өөрөө яах вэ? За онгойлгоё гэж байна. За албан өрөөндөө өлөгдөг зүйл юу байсан бэ? 5 дахь хариулт. Ажлын төлөвлөгөө маш манайх нөгөө календарчсан төлөвлөгөө болохоор энэ санаанд авахгүй байхгүй календар яа. За ямар ч хэсэн 5 цонх маань хааглаа. За ингээд 3 дугаар үед ялагч болсон олон хүүгийн багт баяр хүргэе. За одоо хандаа хамгийн болно. Ирхэн үзэгчтэй өдөр саны амралтыг улам хөгжүүлдэг болохоор бидний бэлтгэдэг гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийн маань 4 дугаар үе эхэлж байна. 4 дугаар үед тавтай морилно. За ингээд 4 дугаар үед багийн 4 дахь тоглогчийг тулааны голд өрж байна. Баяр хүргэе. За 2 бүсгүйд болдохоор гараад ирсэн байна. Булган инх цэгийн эсрэг тултахад бэлнэ. Билээ. За
Зөн үзэгчээс асууж хариултыг нь багцлсан асуултаа асуухад би бэлэн байна. Та хоёр бэлэн үү? Бэлэн байна. За энэ удаад 4 шилдэг хариултыг авах болно. За мөн 4-р үе бол хариуцлагатай үе оноо 2-оор үржигдэж очих юм аа. За ингээд асуултаа сайн сонсоорой. Би асуулаа. Үндэсний бүхийн мэхийг нэрлэе. За булган маань самбаачилж дохион дээр төрүүлж гар хүрсэн байгаа. Хариулах эрхээ олж авсан. За таны хариултыг сонсъё. Тонгорох. Тонгорох. Ер нь бүх үздэггүй. Гүг. Мих мэдгүй. Мэдхгүй. Тэгээ тонгорохыг яаж мэдээд байгаа? Харин би сайн үздэггүй болохоор тэр 100 үзэгч бас тэн дээр хэлсэн байх магадaltaй л ах гэж. За үздэггүй ч гэсэн тонгорхол гэж хэлжлээ тий. Ямар ч л. За гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгч тонгорох гэдэг михийг Монголын үндэсний бүхийн мих мөн гэж хариулсан эсхийг харъя. Зана хамгийн шилдэг хариулт. Үздэггүй ээж хамгийн шилдэг хариултыг хэлжтэй. За баяр хүргэе. За олон хүүгийн баг хамгийн хөөрхөн хамгийн жижигхэн оролцогч маань хамгийн шилдэг хариултыг аваад тоглоомыг эргүүлчлээ. Баярлж гин үү? Баяр хүргэхгүй юу? За ирчүүд минь яваад байгаарай. Үндэсний бүхийн михийг нэрлэнэ. Бүх үздэгөө. Үзнэ. Барилж ирсэн, ноцолдож ирсэн үү? Үгүй юу? Ноцлоггүй тий. За тэрхэд бүх үздгийн ми чин бүхийн михийг мэднэ л үсттэй. За тонгорох гэсэн хариулт бол хамгийн шилдэг хариултаар авсан байж идэг те. Үздэггүй хүн хариулж идэг шүү дээ. Үздэг хүн тэгтээ юу гэж хариулах юм байгаа? Таны хариултыг сонсъё. Ер нь бол их олон мих байгаа л да Монголын үндэсний бүхт бол. Тэгэхээр ер нь нийтлэг бас хавирах байж магадгүй. За хавирах мих. За хавирахыг харъя. Бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хавирах гэж хариулсан болов уу? За танааог ерөнхийдөө хойчхон юу лээ? Баяжхан аргагүй томорхон тодорхой гэдээ яриад гэж. Бараг тийм баг болчихгүй юу? Үгүй юу? Гайгүй зү. Тоожнаа мөнхцөө ерөнхийдөө л хойжих тийм нүдний харц нь бол ерөнхийдөө наашлаа явчлаа. За үндэсний бүхийн михийг нэрлэнэ үү олон хөө? Мэднэ л эцтэй. Мэднэ. Ноцолдсон л эцтэй. Жоохон бохтол ноцолдсон. Ноцолдсон шүү дээ. За. Ямар хоёр. За хурдан хэлээ шүү. Өмсөх хутгах. Өмсөх. Хутгах. За өмсөх. Өмсөх михийг авлаа. Хутгах, өмсөх михийг авлаа. Адилхан л та. Бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж хариулсан уу? Харъя. Байна шүү. За дөрөвдүгээр үе бол 4 асуулт авдаг. Одоо бол нэг цонх онгорхоо байна. Мөнхцэн энэ цонхыг хаачих юм бол 4-р үеийн ялагч болох боломж байна. 4-р үед авсан оноо мөн л 2-оор үржигдэн штэ. Тийм ээ? Болгоо. Мэдчихэ. За найдэр шүү гэж шүү. За бүгдээр нэг ингээд баяр хүргэчээ. За. Андаа амжилт шүү. За мөнхцэйг сонсъё. Чиний хариулт. Гар ачих мих гэж байдаг. Гар ачих мих. Яг тийм мих байна уу? За байгаа. Тийм. Гар ачих михийг ямар бүх хийдэг вэ? Мэдгүй юу? Одоо бүх хийдэг байлгүй тийм. Яг бүх болгонд нэг өөр юм гэсэн яас нэг бих хийдэг шүү дээ, тий. За тэгээ бүгдээрээ л хийдэг үстэй, тий. За гар ачих. За мөнхцэйгийн гар ачих гэсэн хариултыг авъя. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс ингэж хариулсан болов уу? Харамсалтай байна. За тэгтээ бас тоглоомыг үргэлжлүүлэх боломж байж байна. За Батцуур хариулна да. За Монгол бүхийн үндэсний бүхийн мих. Дэгэ. За дэгэ гэсэн хариулт энэ ганцхан цонхыг онгойлгох болов уу? Бидний урьдчилан асуусан 100 үзэгч дэгэ гэсэн хариултыг хэлсэн болов уу? Юу гэж бодож байна? Дэлгэцэн анхаарлаа хандуулъя. Дэгэ. За харамсалтай байна. За Инхотрийн баг бас л амжилтан дээр нь тоглож байгаа юм байна л да. За булган хэлнэ штэ. Уул нь бол хамгийн шилдэг хариултыг хэлээд багтаа тоглох эрхийг аваад ирчихсэн бас гол тоглогч байгаа. Нэг цонх үлдсэн. Тэр цонхыг булган хааж чадах болов уу? Би бас их төгшөөртэй хүлээж байна. За таны хариулт. Хутгах. За манай болгонч бол гол хариултыг хэлдэг хүндээ. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгч хутгах михийг хэлсэн болов уу? Хутгах. Харъя. За харамсалтай байна. За
нэг цонх онгорхой байгаа. Энэ цонхыг хаачих юм бол 4-р үеийн ялагч болж авсан оноогоо 2-оор үржүүлэх боломж танай багт байна. За Монгол үндэсний бүхийн мэхийг нэрлэнэ үү Бата? Үүрэх. Үүрэх. Нэгцээ. Мушгих. За гамбол. Суйлах. Суйлах. Солонгоо. Идэх. Идэх. За. За ингээд энэ олон сайхан хариултнуудаас багийн ахлагч Инхбаатар хамгийн шилдэг хариултыг хэлж 5 дахь цонхыг 4 дахь цонхыг онгойлгох юм бол 4-р үеийн ялагч болох боломж байна. Инхбаатарыг сонсъё. Үүрэх. Үүрэх. За, үүрэх мэх байна гэж хэллээ. Энэ мэхэнд 3 дахь цонх онгойх юм бол танаа баг ялагч болно. Хэрвээ онгорхоо үлдэх юм бол олон хүүгийн багт авсан оноо шилжих болно. За харъя. Үүрэх. Yes. Их хоёрч байна. Yes гэдэг нь хэд мэднэ өөрчлөлт байна. Хэд мэднэ өөрчлөлт. Yes. Яа. Яадаг 3 дахь хариулт бай тэ онгойдгүй. За бүх оноо нь ер нь бүгдийг авчлаа да яана эднийх бүр хэдэн зоос юм байна. Бүр бүгдийг шилжүүлээ өржүүлээд авчлаа шүү дээ. 296 оноо. За Инхбаатарын баг 194 оноо. 4-р үе. Нэг хариулт, нэг цонх онгорхоо байгаа. Онгойлох уу? Үгүй яадаг хариулт вэ те? Бараг бүхэл мэхийг хэлсэн дээ. Гэтэл онгойхгүйсэн те. За. Найруулагчаа онгойлгоод өгөөч. Бид маш төгшүүртэй арцгааж байна. Суйлах. За юм хариулт байлаа. За ингээд 4-р үед ялагч болсон олон хүүгийн багт баяр хүргэе. Амдаа амжилттай. Эрхэм үзэгчдээ дэлхийн 62 оронд үзэгчдийг 40 жилийн туршид байлдан дагуулж байгаа гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийг Английн Fremantle Media компани оюуны албан ёсны эрхтэйгээр TV2 телевиз үзэгч та бүхэндээ хүргэж байгаа байлээ. Тэгэхээр манай нэвтрүүлэгт оролцохоор маш олон гэр бүлүүд, найз нөхөд хамт олон хүсэлтэд ирүүлдэг. Энэ дотроос бид өнөөдөр 2 багийг сонгон оролцуулж байгаа байлээ. За ингээд шоу нэвтрүүлгийнхаа 5 дугаар үед 5 та морилно. За ингээд 5 дахь тоглогчийг тулааны голд урьж байна. Дэлхийн 62 оронд амжилттай хийгдсэн Английн Fremantle Media компани бүтээл болох гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийг TV2 телевиз үзэгч та бүхэнд албан ёсны эрхтэйгээр танилцуулахад бэлэн боллоо. Энэхүү шоу нэвтрүүлгээр гэр бүлийн 5 гишүүд хамтдаа нэг баг болон оролцох юм. Нэвтрүүлгийг 6 үеийн турш үргэлжлэх бөгөөд ялсан баг 1 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Мөн үргэлжлүүд нь 5 дугаар дараалан оролцож ялагч болбол гэр бүлээрээ 10 сая төгрөгийн эзэд болно. 40 жилийн турш дэлхийд даяар амжилттай явагдсаар байгаа гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлэг Монголд 2-2 хожилтой явж байна. Тэгэхээр энэ 5 дахь үе бол танай 2 багийн хувьд маш хариуцлагатай үе байгаа. За ингээд урьдчилан 100 үзэгчээс асуусан асуултаа би та хоёрт тавилаа. Энэ асуултанд би 4 шилдэг хариултыг авах болно. За энэ удаагийн тоглолт авсан оноо 3-аар үржигдэнэ. Хариуцлагатай тоглолт байна шүү, тийм үү? За, бэлнэ. За, асуултаа тавилаа. Монголын алдартай уулыг нэрлэнэ үү? Сонсон юм асуултаа Бата. За ямар ч хэсэн дөрүлээд арцсан Монголын алдартай уул. Уулаа. Гү чи одоо сонсож байгаа юм уу? За сонсъё. Монголын алдартай уул тий. 4 5 Богд уул. За ёо. Богд уул гэсэн хариултыг өглөө. Богд уул гэсэн хариултыг бидний өөрчлөн асуусан 100 үзэгч хариулсан болов уу? Харъя. Байна. За тэгвэл энэ бол хамгийн шилдэг хариулт биш учраас манай Төмөн үлзийд боломж олдож байна. Монголын алдартай уул. Отхон тэнгэр хайрах юм болов? Аргагүй. Отхон тэнгэр хайрах юм бол манай Монгол улсын алдартай уул. Гэхдээ бидний өөрчлөн асуусан 100 үзэгч отхон тэнгэр хайрахныг хэлсэн болов уу? Байна. Хамгийн шилдэг хариултыг хэлээ. Баяр хүргэе. За 2-2 ялцсан байгаа. 5 дугаар үед тоглоомыг нааш нь эргүүлчлээ штэ. Төмөлзээ, тэ? Баярлж байгаа штэ. Төмөлзэд баяр хүрэх үү?
Үргээ. Тэр болгоны баярлж байгаа юм. Баярлж байна те. Үнэхээр баярлж байна те. За тэгээ ерөнхийдөө бол багийн тоглоом багийн одоо энэ тоглолт бол багийн бүх гишүүдээс шалтгаалж байгаа биз те. Тийм. Тэгэхээр та бүхэн бас нэг баг, нэг зангидсан баг болж чадчихагаад би бас их баяртай байна. За ингээд 4 шилдэг хариултыг авна. Одоогоор 2 цонх онгоцсон байна, 2 цонх онгорхой байна. За хаахыг харъя. Монголын алдартай уулыг нэрлэнэ үү олон хүү? Сутай. Сутай хайрхан. Сонсё. Сутай хайрхан. Онгоох уу? За харамсалтай байна. Монголын алдартай уулыг нэрлэнэ үү? Бурхан халдун. Бурхан халдун уул бол яа харахгүй Монгол улсын алдартай уул. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж хариулсан болов уу? Байна. За яна одоо нэг хариулт байж идэг те. Батцуураас бүх юм шалтгаалах гэдэг шүү дээ. За ингээ Батцуурт нэг баяр хүргэчихөө. Яг хүч өгөө л хүч нэмээ те. За Батцуурт хүч нэмье. Батцуур хүчээ нэлээд зузаатгачлаа. Таны хариултаас танай баг 5 дугаар үеийн ялагч болж шувтрагын тоглолтод 1 сая төгрөгийн төлөө тоглох боломж олдох нь үгүй юу? Та шийднэ. Монголын алдартай уул. Алтай таван богд. Алтай таван богд гэд маш тайван хэллээ. Ягаад гэвэл урд нь зөндөө олон алга ташил энергийг авчихсан учраас сандралгүй хэлсэн байгаа. Гэхдээ энэ асуултын хариултыг бидний өөрчлөн асуусан 100 үзэгч хариулсан болов уу? Дэлгэцэн тарья. За ингээд 5 дугаар үед ялагч болсон танай багт баяр хүргэе. Танай баг манай гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийн шувтрагын тоглолтод орох эрхээ олж авлаа. Баяр хүргэе. За харастай. 3 үе дараалан 3 тоглолтод та нартайгаа хамт тоглоход надад маш сайхан байлаа. Бинийгээ мэдэрсэн. Ерөнхийдөө цаашаа тоглоосоо гэж битүүхэндээ бас гоёрдож исэн баг маань харамсалтай энэ удаад тоглоомын талбайг орхих боллоо. Гэхдээ 3 үе дараалан тоглоно гэдэг бол маш том амжилт юм аа. Манай нэвтрүүлгийн хувьд бол танай баг их сайхан амжилтыг үзүүлсэн. Ингээд танай багт баяр хүргэе хүрэлцэн ирсэнд баярлалаа. За дахиж оролцохыг хүсье. Баярлалаа. Дэлхийн 62 оронд амжилттай хийгдсэн Английн Fremantle Media компани бүтээл болох гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийг TV2 телевиз үзэгч та бүхэнд албан ёсны эрхтэйгээр толиулахад бэлэн боллоо. Энэхүү шоу нэвтрүүлгээр гэр бүлийн 5 гишүүд хамтдаа нэг баг болон оролцсон. Нэвтрүүлгийг 6 минутын турш үргэлжлэх бөгөөд ялсан баг 1 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Мөн үргэлжлүүд нь 5 дугаар дараалан оролцож ялагч болвол гэр бүлээрээ 10 сая төгрөгийн эзэд болно. 40 жилийн турш дэлхийд даяар амжилттай явагдсаар байгаа гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлэг Монголд. Манай нэвтрүүлгийг тоглон сууж үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Англи Fremantle Media компани албан ёсны эрхтэй гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийн шувтрагын тоглолт инхүү эхлэж байна. Шувтрагын тоглолтод тоглох эрхээ олж авсан олон хүүгийн багт баяр хүргэе. За ингээд шувтрагын тоглолтод багийн 2 гишүүн тоглох ёстой. Та бүхэн хоорондоо харилцаад 2 гишүүнээ сонгоорой. Сонгоцсон уу? Сонгоцсон. За сонгоцсон бол эхний тоглох гишүүн над дээр ирнэ. 2 дахь хүн тайзны ард чихвч зүүгээд байж байна. Амжилт. За Батцуур хамгийн зоригтой нь гараад ирлээ. Баяр хүргэе. За энэ ч зогсож. За Батцуур тоглоход бэлдэн үү? Бэлээ. За. Энэ удаагийн тоглолтод ялагч багийн авхаалт самбаатай 2 оролцогчоо сонгон оролцуулна. Сонгогдсон 2 гишүүд ээлжлэн 5-5 асуултанд хариулна. 2 тоглогчийн авсан онооны нийлбэр 200 оноо хүрэх буюу түүнээс дээш гарснаар 1 сая төгрөгийн эзэн болж ялагч багаар шалгарах юм а. За ингээ Батцуураас би 20 секундэд 5 асуулт асууна. Энэ 5 асуултыг мөн урьдчилан 100 үзэгчээс асууж хариултыг багцлсан байгаа. Билнэ үү? Билээ. За. Эхэллээ. Онгоцонд үнгүй хэрэглэгддэг зүйлийг нэрлэнэ үү? Ундаа. Хоолоор алдартай улсыг нэрлэнэ үү? Хятад. Зэрлэг амьтныг нэрлэнэ үү? Гахай. Хүмүүс гол төлөв юунаас харшилдаг вэ? Ургамал. Онцгой үйл явдалд явахдаа эрэгтэй хүн ямар зүйл бэлддэг вэ? Хувцас.
За. Хугацаа янзалдаг тий. За 20 секундэд би 5 асуултанд хариулт авч чадлаа. За ингээд хоёулаа хариултаа шалгацгаая. За. Суuраас би 5 хариултаа авсан байгаа. Одоо дэлгэцэнд анхаарлаа хандуулна. Онгоцонд үнгүй хэрэгэлдэг зүйлийг нэрлэнэ үү гэж би танаас асуусан. Та ус ундаа гэсэн хариултыг өгсөн. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан юм бол 19 үзэгч хариулсан байна. Баяр хүргэе. За. Сая төгрөгийн эзэн болохын тулд танай баг 200 оноо цуглуулсан байх ёстой. Гэхдээ болоогүй байна. Тоглоом дөнгөж эхлэж байна. За хоёр дахь асуулт. Хоолоороо алдартай улсыг нэрлэнэ үү гэхэд та Хятад гэж хариулсан. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан юм бол? Байна. Баяр хүргэе. Хоёр асуултны ард 41 оноотой болсон байна. 3 дахь хариулт. Зэрлэг амьтныг нэрлэнэ үү гэж би танаас асуусан. Та бодон гахаа гэсэн хариултыг өгсөн. Гэхдээ 100 үзэгчийн хэдэн энэ хариултыг өгсөн бол? Баяр хүргэе. 53 оноо. За. Нилээн ирж хүчтэй явж шүү. Одоо бидэнд 2 асуулт үлдсэн байгаа. 3 асуултын дараа та 53 оноог цуглуулсан байна. 4 дахь асуулт. Хүмүүс гол төлөв юунаас харшилдаг вэ гэж би танаас асуусан. Та ургамал гэсэн хариултыг өгсөн. 100 үзэгчээс хэдэн ургамал гэсэн юм бол? Эсвэл тэгж хариулаагүй байна уу? Харъя. Байна. За маш чухал хариултуудыг өгсөн байна. За ингээд танд нэгэн хариулт үлдлээ. Онцгой үйл явдал явахдаа эрэгтэй хүний хийдэг зүйлийг нэрлэнэ үү? Ямар бэлтгэл хангадаг вэ гэсэн асуулт байлаа. Та хувцас бэлтгэдэг гэж хариулсан. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс ингэж хариулсан болов уу? Байна. 6 үзэгч хариулсан байна. Баяр хүргэе. Маш дажгүй хариултуудыг өглөө. За ингээ та байрандаа очно. 2 дахь тоглогч чихнээсээ чихвчээ аваад тоглоомын голд хөрөлцөн ирнэ үү гэж таныг урьж байна. Байна уу 2 дахь тоглогчоо? За. За, төмөө үлзэн байна тоглоход бэлэн болсон байна. За, эхний тоглогч бол нэлээд дажгүй оноонуудыг цуглуулчихсан байгаа. Гэхдээ сая төгрөгийн эзэн болох их хариуцлага тань дээр ирлээ. Танд 25 секундны хугацаа байгаа. Би танаас урьдчилан 100 үзэгчээс асуусан 5 асуултанд хариулт аавна. Гэхдээ эхний тоглогчийн хэлсэн хариултыг хэлвэл ийм аялгуул сонсно. Дараагийн хариултыг хэлэх боломж танд байгаа гэсэн үг тийм ойлгосноо? Ойлголоо. За бэлнэ үү? Бэлнэ үү? Бэлээ. Сандарч байна уу? Сандардсан байна. Сандардсан байна тий. Амархан ирнэ сандарч байна. 25 секунд бол бас тий хугацаа шүү. За ингэж нэг асуултан дээр 25 секунд төв. Бүгд 5 асуулт. 5 асуултанд 25. Тий 5 секунд тэрлэн мэ тий. Тий. За. За асуултаа эхэллээ шүү. Онгоцонд үнгүй хэрэгэлдэг зүйлийг нэрлэнэ үү? Дээр. Хоолоороо алдартай улсыг нэрлэнэ үү? Итали. Зэрлэг амьтныг нэрлэнэ үү? Зэрлэг гахаа. Хүмүүс гол төлөв юунаас харшилдаг вэ? Онцгой үйл явдалд явахдаа эрэгтэй хүний хийдэг зүйлийг нэрлэнэ үү? Бэлтгэдэг зүйлийг нэрлэнэ үү? Костюм бичих өмсдөг. За. Гол төлөв хүмүүс юунаас харшилдаг вэ? Ус. За. За, нэлээ холион банданд олчлоо да хоёулаа тий. За, тэгтээ бас хариулсан. За, наашаа зогсноо. Хүмүүлзээ. За. За, ингээд эхний тоглогч маань дажгүй хариултуудыг өгсөн байгаа. Гэхдээ мөн таны дажгүй хариулт нийлж байж 200 оноо авч байж энэ удаагийн тоглолтод ялагч болох юм. Би танаас 5 асуултаа асуусан. За, ингээд таны хариултыг харцгаая. Онгоцонд үнгүй хэрэгэлдэг зүйлийг нэрлэнэ үү гэж би танаас асуусан. Та дэр хөндлийг үнгүй хэрэгэлдэгэ гэж үздсэн. Гэхдээ хэдэн үзэгч ингэж хариулсан бол харъя. Сайн хариулт байна. Баярлалаа.
Хоолоороо алдартай улсыг нэрлэнэ үү гэж би танаас асуусан. Та Итали улс гэж хариулсан. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгчийн хэдэн Итали гэж хариулсан бол 28 үзэгч хариулсан байна шүү. Өндөр оноо байна те. За ингээд танд одоо 3 хариулт онгорхоо байна. 3 хариултын дараа 200 оноо хүрвэл танай баг 1 сая төгрөгийн шагналын эзэн болох юм. За 3 дахь хариулт нь зэрлэг амьтныг нэрлэнэ үү гэж би танаас асуусан. Та зэрлэг гахаа гэж хариулсан. Гахаа гэхийг нэг ч хүн хариулаагүй шүү дээ. За энэ бол эвгүй болоо явчлаа. 131 оноо. За ингээд бидэнд 2 цонх нээлттэй байна. Энэ 2 хариулт маань нийлбэр дүнгээр 200 оноо болж чадах болов яах вэ? Харъя. 4-р асуулт. Хүмүүс гол төлөв юунаас харшилдаг вэ гэж би танаас асуухад та хариулаагүй. За 5 дахь асуулт. Онцгой үйл явдал явахдаа эрэгтэй хүний хийдэг бэлтгэдэг зүйлийг нэрлэнэ үү гэж асуухад та костюм гэж хариулсан. Гэхдээ хэдэн үзэгч ингэж хариулсан бол хариулаагүй байна. За харамсалтай байна. 131 оноо цуглуулсан байна. За гэхдээ энэ бол маш өндөр оноо, маш сайн тоглосон гэсэн үг. Гэхдээ хамгийн одоо сайн хариултуудыг би та бүхэнд уншиж танилцуулъя. Онгоцонд үнгүй хэрэлдэг зүйлийг нэрлэнэ үү гэсэн асуултын хамгийн шилдэг хариулт нь хоол гэсэн зүйл байлаа. Хариулт байлаа. Хоолоор алдартай улсыг нэрлэнэ үү гэхэд Солонгос улс алдартай улс гэж олон үзэгчид хариулсан байна. Зэрлэг амьтанд арслан гэсэн хариулт хамгийн сайн хариулт байлаа. Хүмүүс гол төлөв юунаас харшилдаг вэ гэсэн асуултанд шарилж гэсэн хариулт байлаа. Онцгой үйл явдалд явахдаа эрэгтэй хүний хийж бэлтгэдэг зүйл үсээ засуулах гэсэн хариулт байлаа. За ингээд 131 оноо авсан танай багт баяр хүргье. За ингээд та бүхнийг дэлхийд нэвтрүүлгийн голд урьж байна. Англи Fremantle Media компани албан ёсны эрхтэй гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өвгөр өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж амжилттай оролцсон багт баяр хүргэе. За ингээд багийнхаа өрөөг хангас бидэнд хэлчихв. Зүтэг, итэг, итгэлийг зүтгэлээр. Зүтэг, итэг, итгэлийг зүтгэлээр гэсэн өрөөтэй баг маань нэлийн зүтгэлээ, итгэлийг бас сайхан хариулсан гэж би үзэж байна. За ингээд та бүхэнд баярлалаа. Манай нэвтрүүлэгт дахин оролцох боломж танад багт байгаа шүү. Баярлалаа. Өвгөр энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.